Хүний эрхийн одоо багц хуулиуд орж ирж байгаа нэг, хоёрдугаарт нь болохоор хууль зүйн яамнаас бас санаачлаад хүний эрхийн үндэсний 2-р хөтөлбөр бас одоо батлагдана гэж тооцож байгаа. За 2004 оноос хойш ихээр бараг 20 жилийн дараа энэ асуудал яригдж байгаа. За 3-дугаарт нь бол бас ойрын үед буюу энэ жилийн хавар юм уу намрын чуулганаар үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал шинжилэн батлагдах хийгээд түүнд бас энэ хүний эрхтэй холбоотой асуудлууд орох юм байна гэж ойлгож байгаа. За 4-дүгээрт нь болохоор ер нь энэ Улаанбаатарын 2040 дунд хугацааны бодлогын бичиг баримт болон бусад зүйлүүд дээр ингээд хүний эрхийн асуудлууд бас нэлээд тавигдж байгаа. Сая утааны асуудал ч гэсэн энэтэй холбоотой болсон. За улсын их хурл бас хүн төвтэй байх стратеги 5 тулгуурт стратеги батлаад явж байгаа. Энэ стратегийн хүрээнд улсын хурлаас гарч байгаа бүх шийдвэрүүд, за хууль тогтоомж дээр энэ хүний эрхийн мэдрэмжтэй байх шалгууруудыг гаргаж байгаа. За тэгэхээр энэ одоо өргөн барьж байгаа төсөл дээр ер нь одоо хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулах, за зөрчигдсөн эрхийг сэргээх, за хүний эрхийн одоо үүсэт байгаа нөхцөл байдал дээр ямар хамгаалтууд нэмэгдэж байгаа, энэ тал дээр тодорхой мэдээллүүдийг өгөөч гэж хүсэж байна. За хариулт өгье. Алтан гэрэл сайд. За өнөөдрийн бидний хэлцэж байгаа төсөл бол 2024 онд улсын хурлаас тогтоол гаргаад эрүүг хэн шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахтай холбоотой чиглэлээр ийм дараах өөрчлөлтүүдийг ер нь хийх гэсэн энэ чиглэлийн дагуу ингээд хийгдэж байгаа өөрчлөлт байгаамаа. За эрүүг хэн шийдвэрлэх ажиллагаа бол өөрөө онцлогтой. Эрүүг хэн шийдвэрлэх ажиллагааны үе шат болгонд хүний эрхийн асуудал хөндөгдөж идэг. Хүнийг саатуулдаг, баривчилдаг, цагдан хордог, шүүдэг. Тэгээ энэ үе шатуудад хүний эрхийг хангах гол баталгаа бол хүн хууль зүйн тусалцаа авах, за өмгөөлөгчтэй байх, өмгөөлөгч өөрөө хууль заасан эрхийнхээ дагуу үйл ажиллагаагаа явуулах боломжтой байхыг ер нь ойлгодог. Харамсалтай сүүлийн жилүүдэд бол энэ эрүүг хэн шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүндрэлүүд зөндөө гарч ийсэн. Хүний гэрчээр асууя гэж дуутчихдаг. Тэгээ гэрчээр асуух гэж байх гэж очингууд баах юм асууж яснаа эргээд нөгөө мэдүүлгээр нь яллагдагч болгочдөг. Тэгээ чи ингэж мэдүүлсэн гэдэг ингээ хувирахчдаг. За хүнийг яллагдагчаар татсан тогтоолоо үзүүлдэггүй, хувилаад авъя гэхээр өгдөггүй. Тэр байтугай өөрт холбогдох хэсгийг үзгээд мөрдөн байцаагч нь хоёр талаас нь гараараа дарчаад энэ хэсгийг л үзүүл болиул гэж хэлсэн. Гэх мэтчлэн за тэгээ дээрэс нь өмгөөлөгчийн бол эрүүг хэн шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн эрхийн хувьд хязгаарлагдмал байсан. Прокурор буюу улсын яллагч нь хамаагүй илүү эрхтэй байсан зэрэг маш олон эрүүг хэн шийдвэрлэх ажиллагаанд олон жилийн турш хүний эрхийн чиглэлээр яригдж ийсэн, шүүмжилж ийсэн зүйлүүдийг энэ төсөлд оруулсан байгаамаа. Хэдийгээр нэг хуулийн төслөөр бүгдийг шийдвэрлэх болцоогүй ч гэсэн өнгөрсөн жилүүдэд эрүүг хэн шийдвэрлэх тухай батлагдсанаас хойш гарсан энэ процессын үйл ажиллагаатай холбоотой хүний эрхийн зөрчлүүдийн дийлэнх хувийг боломжит хэмжээгээр шийдвэрлэхээр бид нар оруулж ирж байгаа. Энэ төсөл батлагдсанаар эрүүг хэн шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хүний эрхийн нөхцөл байдал эрс дээшлэнэ гэсэн ийм хүлээлттэй байгаа. За Сүхбаатарын Эрдэнэ улс гишүүн тодруулжсоё. За баярлалаа. Одоо бид нар нөгөө хэмжиж чадвал удирдах чадна гэдэг шиг нэг хэмжих нэгжээлэх тодорхой болох хэрэгтэй байгаад байгаа. Сая Алтан гэрэл сайдын хариултаас харахад бол мэдээж хүний эрхийн нөхцөл байдлын эрс дээшлэнэ гэдэг ийм зүйл хэлээд байгаа. Ер нь энэ хууль одоо батлагдсанаар зүгээр одоо тэгж хэлэх нь хаашаа 100% гэхэд нэг хичнээн хэдэн хувьд нь бол энэ одоо хамарч зохицуултыг одоо хангаж чадах вэ? Дахиад цаашаага яг энтэй төсөөтэй ч гэдэг юм уу, яг энэ хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд бас хичнээн хуулиуд шаардлагатай байгаа вэ гэсэн нэг юм багцааллыг хэлж өгөөч гэж хүсье. За нэмж хариулъя. Алтан гэрэл сайд. За эрүүг хэн шийдвэрлэх ажиллагааны явцдах энэ хүний эрхийн нөхцөл байдлыг яг гишүүний асууж байгаачлан тоогоор тэдэн хувь сайжрна, тэдэн хувь өөрчлөгдөнө гэж хэлэхэд хүндрэлтэй байна. Тэгэхдээ энэ улсын хурлын 18 дугаар тогтоолоор бол бид нар үндэслэл болгосон 18 дугаар тогтоолоор 14 арга хэмжээ авч хэрэгжүүлээ гэж үүрэг болгосон. Бас нэлээд судалж яаж гарсан тогтоол, судалгаа хийж гарсан тогтоол. Энэ 14 арга хэмжээнээс бид нар энэ удаад 13-ыг нь хэрэгжүүлье.
гэж оруулж ирж байгаа. Тэгэхээр энэ дундаас бол хавц тэргийг захимжуулахтай холбоотой хэсэг нь бол бид энэ удаад оруулж ирсэнгүй. Ингээд бодохоор улсын хурлаас эрүүгээр хэн шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг 14 төрлөөр хаах гэснээс бид нар 13-ыг оруулж ирж байгаа учраас хэрвээ тогтоолынхоо хүрээнд орж ирж байгаа гаар нь хуульч тооцох юм бол нэг 90 гаруй хувьтай орж ирж байна гэж бид ойлгож байна. За Лувсан Бямба